За тэгэхээр би өглөө клив гүйцэтгэх хэрхэн эхлүүлэхээ танилцуулах гэж байна. Өглөө бүр юу хэрэглэдгээ харуулъя. Дасгал хийхийн өмнө хийх ёстой зүйлс гэсэн үг. Өнөөдөр би уулын дуу унана. Миний хамгийн дуртай бүтээгдэхүүн болох Super Red-с эхэлцгээе. Миний хэлдгээр энэ бол Super Power. Цусны судсыг тэлж цусны урсгалыг сайжруулдаг. Гайхалтай. Ингээд нэг албах юм. Энэ порц нь 60 цент гэсэн үг. Ахиухан хийвэл 5-6 цент л нэмэгдэнэ. За Super Red-с эхэлцгээе. HMB дээр манай креатиныг нэмээд холно. Тархины үйл ажиллагааг дэмжин тамир тэнхийг нэмж өгнө. Доктор Райны хэлдгээр бол хүн болгонд үр дүнгээ өгдөг. Таныг илүү хүчтэй болгоно. Креатин хэрэглэхгүй бол бэлтгэл хийхээ болсон. Үнэхээр дуртай. Бас миний дуртай E3 бүтээгдэхүүнийг дасгалын өмнө хэрэглэнэ. Эдгээрийг хэрэглээд би ирч хүчтэй болдог. Үүнд нэг аяг кофенд байдаг шиг буюу багахан кофеин агуулгаддаг. Нэг бүтэн албах юм. Би хоцрох гээд байгаа учраас бүтэн албах хийсэнгүй. Энэ үнэхээр үр дүнтэй, гайхалтай бүтээгдэхүүн. Бас би E3-аа заавал хэрэглэж байж л бэлтгэлээ хийдэг болсон. Ингээд бүгдийг нь холно, ядаад байх юм байхгүй. Ингээд болоогүй ахаад хитэн зүйлс бий. Би өглөөдөө бас үргэлжлэлийн эсрэг фактор 4-өөс 2-ыг удаг. Энэ бүтээгдэхүүнд үнэхээр дуртай. Үе мөчн сайн. Үргэлжлэлийн эсрэг үйлчлэгээтэй. Зүгээр л үнэхээр гайхалтай бүтээгдэхүүн гэж хэлнэ. Мультивитамина бас мартаж болохгүй. Аягандаа эрэгтэйчүүдийн мультиасаа 2-ыг нэмнэ. Тэгээд мультивитаминасаа 1-ийг хийнэ. Бид хоолноосоо өөрт хэрэгтэй шимт хичээлээ бүрэн авчиж чаддаггүй шүү дээ. Эдгээр нь биднийг хэрэгтэй эрдэсээр хангаж шимт хичээлийг нөхөж өгдөг. Хамгийн сүүлд нь K2 агуулсан витамин D3. Эрдэс тэжээлийн шимэгдэлтэд сайн. Бас нэгэн гайхалтай бүтээгдэхүүн. Мэргэжлийнхэн арсны эмчнэр D витаминыг өдөр тутам хэрэглэхийг зөвлөдөг. 1 эсвэл 2-ыг ууж болно. Би өнөөдөр гадаа наранд байх учраас 1-ийг уuna. Тэгээд явхаасаа өмнө бүгдийг нь ууж дуусгана. За тэгээд очиод дасгал хөдөлгөөнийг үзүүлээд өгнө дөө. Тэгээд өдрийн турш 1 доор 1 юм уу 2 удаа ууж болно. Дасгал хийхээс өмнө Super Red-с заавал уух албагүй. Гэхдээ эдгээр нэмэлт бүтээгдэхүүнүүдийг цогцоор нь хэрэглэснээр гүйцэтгэлээ хамгийн сайн түвшинд хүргэж, боломжит хамгийн өндөр үр дүн гаргахад маш чухал гэдгийг ойлгосон. Тийм учраас би үнэхээр дуртай. Уулын дугуйгаа унсны дараа хэрэглэх уургаа бэлдэж байна. Хамгийн чухал 9 амин хүчил агуулгаддаг. Ядарсны дараа сэргэхэд маш чухал. Булчинг тэтгэнэ. Алдсан эрдэсийг нөхөж өгнө. Тэгээд аягандаа хийгээд дасгалынхаа дараа усаар найруулад уuna. Миний булчинг тэтгдэг идтэй.